За. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг бас хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. За Монгол Ардын намын ээлжид 9-р баг хурал тусгаар тогтнолын ордонд 9-р сарын 25-ны өдөр хуралдаж 16 цагийн туршид хуралдаж асуудлуудаа амжилттай шийдвэрлэж дууслаа. За 9-р баг хурлаар Монгол Ардын намын даргын улс төрийн ихтгэл хэлэлцэгдсэн байгаа. За мөн дээрээс нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон байдалд хийсэн дүгнэлтийг хэлэлцсэн байгаа. За мөн энэ удаагийнхаа баг хурлаар ирэх 11-р сарын 20-21-нд зохион байгуулах намынхаа 28 дугаар их хурлыг зарласан байгаа. За мөн дээрээс нь Монгол улсын 30 дахь ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх үйл ажиллагааг бол нээлттэй ил тод арчилсан байдлаар зохион байгуулж дууслаа. За манай намын их хурал 11-р сарын 20-21-ний өдрүүдэд 1309 төлөөлөгчтойгоор хуралдахаар боллоо. За 1309 төлөөлөгчийн хувьд бол Улаанбаатар хотоос 18% нь хөдөө орон нутгаас 82% нь сонгогдохоор намын баг хурлын гишүүд бол шийдвэрлэлээ. За намын баг хурал дээр Монгол улсын ерөнхий сайдыг тодруулах асуудалд бол 3 нэр дэвшигч орж нэр дэвшсэн. Энэ талаар та бүхэн бүгд өчигдөр бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авсан баг. Нийтдээ баг хурлын 310 төлөөлөгчөөс 294 төлөөлөгч буюу эрц бол 94.8% байсан. За энэ 294 төлөөлөгчөөс 3 нэр дэвшигчид хуваагдаж санд өгсөө. За санд хураалтыг зохион байгуулахдаа бид дийлэнх олонхын сандыг авсан нэр дэвшигчийг улсын хурлаас ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр бол төлөвлөж тийм журамтай санд хураалтыг зохион байгуулж исэн. Хэрвээ 3 нэр дэвшигч маань хинэн ч ихний санд хураалтаар дийлэнх олонхын сандыг авч чадахгүй бол олон санд авсан 2 нэр дэвшигч нь дахид санд хураалтанд орохоор цоолгын комиссийн гаргасан журмыг бол батлаад бид бол санд хураалтанд орсон. За ингээд санд хураалтанд орсон нийт 294 баг хурлын гишүүний 188 гишүүн буюу 63.9% нь ухнаагийн хөрөлцөх даргад саналаа өгсөн. За 101 төлөөлөгч нь буюу 34.1% нь үлзий сайхны инх төвшин гишүүнд саналаа өгсөн. За 5 төлөөлөгч буюу 1.7% нь Ямагийн инх болд гишүүнд саналаа өгсөн. Ийм дүн гарсан. Ингээд эхний санал хураалтаар дийлэнх олонхын санд буюу 50 дээр нэмэх 1% сандыг авсан. Ухнаагийн хөрөлцөхийг Монгол улсын 30 дахь ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр баг хурлаас ингээд шийдвэр гарсан. За үүнтэй холбогдуулаад Монгол Ардын намын даргын гарын үсэгтэйгээр өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажиллагааг явуулж байна. За 2017 оны 9 сарын 7-ны өдөр засгийн газрын нэг огцруулах асуудал шийдвэрлэгдсэнтэй холбогдуулаад бидэнд бол 2017 оны 10 сарын 7-ны өдөр хүртэлх хугацаа бол байгаа. Гэхдээ бид бол өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд ерөнхийлөгч одоо хуулиар олгогдсон 5 хоногийн хугацаанд бас хариугаа өгөөд эргээд улсын хурал 3 хоногийн дотор төрийн байгуулалтын байнгын ороогоо хуралдуулаад ингээ улсын хурлын чуулганд оруулж хилцүүлэхээр байгаа гэдгийг бас та бүхэндээ дуудъя. За мөн Монгол Ардын намын баг хурлын гишүүд төрийн албанд бас тодорхой өгн шилжиж байгаатай холбогдуулаад өнгөрсөн оны 12 сараас хойш төрийн албанд шилжсэн 10 баг хурлын төлөөлөгчийг бол баг хурлын гишүүнээс нь чөлөөлөөд оронд нь шинээр бас сонгох хүмүүсээ зохион байгуулж явуулсан байгаа. Манай намын баг хурлын 16 цагийн туршид хуралдсан шалтгааны бас томоохон үзүүлэлт нь бол томоохон цаг хугацаа нь бол энэ баг хурлын гишүүдийг шинээр сонгох чөлөөлөлттэй холбоотой асуудал бол нэлээд цаг авсан. Энэ нь өөрөө намын дүрмээр нэг үрчлэн нууцаар санд хураалт явуулдаг учраас энэ дээр бол нэлээд цаг авсан гэдгийг та бүхэндээ дуулгая. За намын баг хурал их дотоод ардчилтай намын баг хурлын гишүүд өөрсдийнхөө үзэл бодол, санал бодлыг чөлөөтэй илэрхийлсэн, шүүмжлэлийг, шудраг шүүмжлэлийг хийсэн ийм чөлөөт дотоод ардчилтай баг хурал бол болсон. Монгол Ардын нам бол та бүхэн мэднэ, урд урд нь дотооддоо үл ойлголцол төрсөн тэр үед бол намын баг хурал дээр асуудлаа нээлттэй ил тод шийдэж чаддаг. За намынхаа баг хурлаас гаргасан шийдвэрийг
бүгд одоо баримтлаад ажиллаад явж чаддаг ийм улс төрийн хүчээ. Тийм учраас манай баг хурлын дийлэнх олонхын саналаар сонгогдсон хөрс сайд за улсын их хурл болон одоо төрийн байгуулалтын байнгын ороогоор бол намын бодлогоор намын гишүүд бас дэмжиж явах энэ нөхцөл байдал бүрдсэн гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За шинээр сонгогдож байгаа ерөнхий сайдын тухайд бол бас баг хурлынхаа гишүүдийн өмнө өөрийн мөрөн хөтөлбөрөөр дэвшүүлж өөрийнхөө танилцуулгыг хийж цаашдынхаа зорилтыг бол бас товчхон танилцуулсан байгаа. За ер нь бол 2016 оны парламентын сонгуульд Монгол Ардын нам орохдоо амлаж байсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр бол үндсэн анхаарлаа тавьж ажиллаулнаа. 16 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг цаашлуулаад засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгосон. За засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө болгосон. За тэр зүйл нь бол бодлогын бичиг баримтууд бол бэлэн байгаа учраас эдгээр бодлогын бичиг баримтыг ажил хэрэг болгох тал дээр илүү анхаарлаа хандуулж ажиллана гэсэн энэ зүйлийг бол нэр дэвшигч маань хэлсэн. За мөн дээрээс нь өнөөдрийн Монголын нийгэмд үүлэгдэж байгаа шудраг ёс хариуцлагын тогтолцоог улам илүү боловсронгуй болгохын төлөө бол хичээж ажиллахаа бол илэрхийлж байгаа. Ер нь бол өнөөдрийн нийгэмд хүлээгдэж байгаа нийгмийн гол хүсэмжлэл болсон энэ хариуцлага шудраг ёс гэж зүйлийг бол өртөл болгож ажилланаа. Ингэжиж хөгж төвшөнд хариуцлага бий болж иж хариуцлага тогтжиж Монгол улсад Монголын ард түмэн төрийн байгууллагатай улс төрийн намуудтай итгэл сэтгэл дүүрэн байх тэр нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ бол илэрхийлсэн байгаа. Гэдгийг та бүхэндээ хэлье. За ингээд та бүхнээс асуулт байвал хариулъя. Монгол Ардын намын дараах улс төрийн эзлэлтэй одоо жишээ нь энэ хуучин засгийн газрын энэ бүртгэгдэлд өмнө төрийн албан газар эсэг болон гишүүний 51 одоо хувийн энэ төрийн эзлэлт шахаа хийсэн. Тэгэхээр ханы танхаг зогсоод цанг болсон гэж ярьсан юм байна. Тэгэхээр энэ асуудал дээр юм ямар байсан бэ? Ингээд бүхэн төсвөл явах цаашдаа одоо засгийн газрын дараах төрийн албыг одоо ханы танхаг энэ асуудал дээр ямар зөрчил байна? Тэр намын дарга бол бас 2016 оны сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын нам бүх төвшөнд ялт байгуулсан. За үүнтэй холбогдоод мэдээж төрийн албанд, улс төрийн албанд одоо Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид бол нэлээдгүйгээр томилогдож одоо өнөөдөр ажил албан тушаал эрхэлж яваа. За эдгээртэй холбогдуулаад мэдээж намын бодлогын хүрээнд томилогдсон, сонгогдсон албан тушаалтангууд нь яг хэн бэ, хэд вэ? За мөн дээрээс нь одоо холбогдох албан тушаалтангуудын санал хүсэлтийн дагуу томилогдсон сонгогдсон албан тушаалтангууд хэд вэ гэдэг талаар бол бас өөрийнхөө улс төрийн ихтгэлд бол дурдсан. За ер нь бол Монгол Ардын нам ард түмэндээ амласан тэр мэрэгжлийн засгийн газрыг байгуулна, илүү өндөр хариуцлагатай байна, амласан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа. Энэ хүрээндээ бол одоо мэдлэгтэй, боловсралтай, чадaltaй одоо болсон хүчнүүдэд бол төрд төмөж ажиллах тэгжиж энэ Монгол Ардын намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн энэ үндсэн бодлогоор бол асуудал танддаг. Аливаа улс төрийн нам ер нь бол тэгж хандаж явдгаа гэдгийг бас энд хэлье. За ер нь нэр дэвшигч маань бас нэг зүйлийг хэлсэн байгаа. Өмнө нь байгуулагдсан засгийн бүтцэд айхтар том хэмжээний өөрчлөлт оруулахыг бол бодохгүй байна. Өвлийн хүүтэнд өгч байна. Энэ жил өвлжилт хүндрэлтэй болох нь байна. Хөдөө орон нутагт ард иргэдийн амьдрал ахуй хүндрэлтэй болж болзошгүй юм нөхцөл байдал дээр сандал ширээнийг хэрүүл хийгээд яам тамгын газар салт сарнаад 2-3 хуваагдаад явах тэр нөхцөлийг бол бүрдүүлэхэ болёо. Өмнөх байгуулагдсан засгийн газрын бүтцээр тулгуурлаад за өмнө нь боловсруулсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бариад өшөө илүү сайжруулах, чадварчуулах, боловсон хүчин дээрээ тодорхой хэмжээнд шинжилэлт хийх энэ бодлогыг баримтлаад ажиллах зөв юм а гэж ингэж бол үзэж байгаа. За боловсон хүчний шахаа гэдгийг бол бас шууд утгаар нь улсын их хурлын гишүүд гэдэг юм уу холбогдох албан тушаалтангуудын шахаа гэж бол бас ойлгож болохгүй. Монгол Ардын нам 211,637 гишүүнтэй гэдэг энэ дүн мэдээ 2016 онд гарсан байдаг. Энэ дундаасаа бид өнөөдөр шаардлагатай байгаа албан тушаалтанд мэрэгжилтэй улам илүү дөхөө очсон тэр хүмүүсийг төмөж ажилуулах нь зөв юм а гэж ингэж бол үзэж байгаа. Бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. Одоо ерөнхий сайдыг өргөн мэдүүлээд ерөнхий сайдыг намын удирдах зөвлөлдөр бол тогтноо гэж бид үзэж байгаа. Ер нь бол аливаа төвшөнд зарчимтай байх нь өөрөө бидний ажилд илүү
нээлттэй ил тод байх юм байна. Ямар зарчим барих уу гэдэг дээрээ тогтох юм бол дараачийн асуудал бол илүү тодорхой байна гэж бол үзэж байгаа. Өнөөдөр нийгэмд дэд сайттай байна, байхгүй гэж яригдж байна. Тэгвэл энийг Монгол Ардын удирдах намын удирдах зөвлөлтөөр ямар зарчмаар тогтож шийдэх юм бэ гэдгээ тохирох ёстой гэж бодож байгаа. Мөн дээрээс нь одоо давхар дээлтэй сайд, давхар дан дээлтэй сайд гэдэг асуудлыг хүртэл нэлээдгүй ярьж байгаа. Мэдээж Монголын ард түмэнд бол одоо энэ ард түмэн олон гэхийн шүүмжлэлийг дагуулж байгаа эдгээр зүйлүүдээс ангид байхыг бол хүсэж байгаа гэдгийг бол бид ойлгож байгаа. Тийм учраас нийгмийнхаа ард түмнийхаа тэр хүсэлд нийцүүлсэн тэр одоо бүтэц томилгоог хийж явахын төлөө бид анхаарна. Ялангуяа та бүхэн сая анзаарсан болвол Монгол улсын 30 дахь ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулахдаа бид бас судалгаан дээр суурилж олон нийтийн дунд олон нийтийн тэр хүсэж байгаа хүсэмжид улс төрчийг Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг бол чухалчилж үзсэн гэдгийг бас та бүхэндээ дахин хэлье. Ерөнхий сайдад нэр дэвшиж одоо энэ он гаргаад бондыг өгөх энэ ямар менежмент хийж байж байгаа. Багш инженерийн сайдын одоо яах юм? 18 оныхоо төсвийг ямар хэмжээнд хүүхдийн мөнгөд хүүхдэд болох юм? Энэ асуудлуудад тайлбар хийсэн юм. За яг энэ дээр мэдээж одоо ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа 3 хүн гуруула он гараад төлөгдөх энэ 660 орчим сая долларын бондын эргэн төлөлтийн асуудлыг бол хөндсөн. За энэ дээр бол одоо нөгөө эдийн засгчдын хилээд байгаа дефолт руу яваад байгаа энэ нөхцөл байдлыг өөрчлөх боломж олцоо гарц бидэнд хэрхэн байгаа юм бэ? Ямар гарц байгаа юм бэ? Энийг биднээс яаж ашиглах юм бэ? Ямар хугацаанд зохион байгуулах юм бэ гэдэг дээр тусдаа бас өөрсдөө саналаа бол хэлсэн. За баг хурлын гишүүдийн сонссон за мөн дээрээс нь тэр 3 нэр дэвшигчийн хэлж ийсэн ярьж ийсэн бол үндсэндээ баг нэг зүйл шахав болсон. Тэр бол мэдээж энэ бондыг төлнө. Энэ бондыг богино хугацаанд төлөх 2-3 арга хэлбэрийг бол одоогийн сангийн яамн дээр бол боловсруулсан байгаа. Гэхдээ энийг шинээр байгуулагдах засгийн газар тэр дундаа сангийн сайд гэж албан тушаалтан бол гарч ирнэ. Энэ чэнэс зөв менежментээр гарах боломж өшөө илүү Монгол улсад хохирлгүй байх тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө одоо анхаарч ажиллана гэдгийг бол хэлж байгаа. Наривчлсан байдлаар бол та бүхэн улсын хурлын чуулган дээр нэр дэвшигтэй, төрийн байгуулалтын байнгын орон дээр нэр дэвшигтэй энэ санхүүгийнхаа бодлого чиглэлийг бол нэр дэвшигч маань одоо бас та бүхэн танилцуулах байхаа гэж ингэж бол бодож байна. За багш нарын цалингийн асуудал одоо яг өнөөдрөөс эхэлж энэ асуудал бүгд орж ирж байна. Ер нь багш нарын цалин ганц багш гэхгүй багш эмч төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн асуудлыг өнөөдөр энэ бондын эргэн төлөлт за 2018 оны төсөвтэйгээ уялдуулан боломжийн хэрээрээ нэмэх ёстой гэдэг энэ зүйлийг бол ярьж байгаа. Энэ бол хэн нэгэн хувь хүний бодлого гэхээс илүүтэйгээр Монгол Ардын намын бодлого байх ёстой гэж бид үзэж байгаа. Тийм учраас энийг бол бас багш нарынхаа болон эмч нарынхаа тэр хүсэл тавьж байгаа зүйлд нь бол харгалзуулан бас авч шийднэ гэж ингэж одоо бид ярьж байгаа. Эцсийн шийд бол одоохондоо гараагүй байна. Тийм. Одоо өмнөх сайд нар, шинэ сайд нар гэдэг яриа бол одоохондоо гарч эхлэегүй байна. Та бүхэнд нэг зүйлийг тодруулж хэлэхэд сая Монгол улсын ерөнхий сайдаар тодорх үйл ажиллагаа явагдчих энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хэн нэгэн сайд, дарга гэсэн албан тушаалыг бол ярилцаж тохиролцсон тийм зүйл бол огтоос байхгүй. Энэ бол одоо Монгол Ардын намын доктор цэвэр шударга өрсөлдөө явсан. Зөвхөн үзэл санааны хувьд өрсөлдөөн бий болсон гэж та бүхэн мань харах хэрэгтэй. За дараагийн засгийн газарт хуучин сайд ч орж болно, бүгдээрээ шинэ сайд ч байх тийм боломж бол байгаа. Энийг бол тэгтээ бид миний түрүүний хэлсэн үгэн дээр байгаа. Бүлэглэл гэдэг юм уу нөгөө олон нийтийн ярьдгаар тийм ээ. Дарга нар хоорондоо ярилцаж тохиролцоод хэсэг бүлэг хүмүүсийг сайд болгох асуудал бол энд байхгүй. Энд бол зарчим баримталж илүү нээлттэй шудраг дээрээс нь мэрэгжлийн тэр хүнийг ажилтан томилж ажилуулахыг бид эрмэлзэж байгаа. Өнөөдөр Монгол улсад дутагдсан зүйл бол тэр юм аа. Монгол улсын эдийн засгийн нийгмийн байдал туйлын хүнд болцсон. Энэ цаг үе дээр хэн нэгэн хүнийг дарга болгох, сайд болгох гэхээсээ илүүтэйгээр Монгол улсынхаа нийтлэг эрх ашиг зарчимд нь тулгуурлан чадaltaй чадвартай хүмүүсээ засгийн газарт оруулж ажиллуулах бодлогыг бол бас нэлээд хатуу барьж ажиллаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Одоо засгийн газар одоо хэн тогтвортой байж чадахгүй. Ялангуяа одоо нам хангалттай олжтой, парагстай олжтой яриад байгаа. Тэгэхээр одооны байгууллага засгийн газар хэр тогтвортой байх вэ? Намын бодлого, намын төвөөс одоо ямар шинж тэмдэг гэж байна? Нэмээд сүүчид шинээр байгуулагдсан газар дэд сайдтай байх уу?
За, дэд сайтын талаар би түрүүн яриандаа хэлсэн байгаа. Ер нь дэд сайттай байх уу, байхгүй юу гэдэг асуудлыг бол намын удирдах зөвлөл дээр ярилцаж шийднэ. Ер нь бол одоо ард түмнийхээ хүсэлт нь нийцсэн тэдэнд өнөөдөр таалагдахгүй байгаа энэ урд нь таалагдаагүй ирсэн энэ зүйлүүдийг дахин давтаж хүчээр хэн нэгэн хүнийг дарга болгох гээд яваад байх нь бол бидний алдаа гэж одоо бидний зүгээс бол үзэж байгаа. Тийм учраас эдгээр алдааг аль болох засаж, залруулж урагшлана гэдэг энэ бодлогыг бол баримтлана. За, сайд нарын тухайд бол түрүүн хэлсэнчлэн асуулт юу вэ? Доктортой байдлын тухайд одоо Монгол Ардын намын удирдах зөвлөл бага хурал бол засгийн газраа илүү доктортой байхын төлөө одоо бодлогоо чиглүүлж ажиллана гэдгээ удирдах зөвлөл дээр ч тэр бага хурал дээр ч тэр намын дарга хэлсэн байгаа. Энэ засгийн газрыг доктортой байлгана гэдэг нь өнөөдөр Монголын ард түмний нийтлэг эрх шигт одоо нийцнэ гэж бол бид үзэж байгаа. Гэхдээ доктортой байдал гэдэг нэрийн дор хариуцлагагүй байдал, хувь хүний хариуцлагагүй байдлыг дарж далдалж бол явахгүй гэдэг бол цаашдаа бүр Монгол улсад Монгол Ардын намд гэхгүйгээр Монгол улсад байж болохгүй маа гэдэг нь бол нотлогдож харагдсан гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Цаашдаа биднээс доктортой байх ёстой гэдэг нэрийн дор халахвчлаа суугаад байх биш. Докторгүй байдлыг бий болгоод байгаа. Хариуцлага алдаад байгаа, ёс зүй алдаад байгаа хүмүүсттэй цаг тухайд нь хариуцлагын тооцож чаддаг байх нь бидний хувьд бол чухал юм аа гэж ингэж бол ярьж байгаа. Шинэ хэлхээс сайд 60 тэрбум офшорын автобусаар ямар зарцуулах мэдээж хэрэг яг хоо 60 тэрбумын холбоотой асуудал, за офшортой холбоотой асуудал бол өөрөө энэ манай намын за нам дундаа одоо улсын хурал парламентын бодлого болоод явж байгаа гэдгийг та бүхэн мэдэн шүү дээ. Офшорын эсрэг хуулийг баталсан, энэ хуулинд нийцүүлэх үүднээс төр далд гашиж байгаа нөхдүүд хуулийг хэрэгжүүлэх үүднээс өөрсөндөө хэрвээ офшор данстай байгаа тохиолдолд ах トゥ хамаатан садан офшор данстай байгаа тохиолдолд тэрийгэ мэдүүлээд 3 сарын дотор хаах хүртэл одоо заалт нь орцсон явж байгаа учраас энэ офшорын асуудал бол намын бодлогын асуудал болоод шийдэгдээд явж байгаа гэж ингэж ойлгож болно. За 60 тэрбумын асуудал бол та бүхэн сүйд харсан байх. Прокурорын газраас мэдээж энэ 60 тэрбумын асуудлаар ямар нэгэн байдлаар хэрэг үүсэх боломжгүй байна гэсэн шийдвэрийг нийслэлийн прокурорын газар гаргасан байсан. Тэрийг бас би хэвлэлээс уншиж ирсэн. Ер нь бол энэ 60 тэрбумтай холбоотой асуудлаар яриа хэлцэл болж ирсэн үү эсрэгээр асуудал ярьж байгаа болохоос биш. Тэрийг цааш нь хэрэгжүүлээд ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг босгоод тэрийг намдаа болон хэн нэгэн хувь хүнд тэр мөнгө нь очоод өнөөдөр явцсан гэдэг зүйл бол нотлогдоогүй гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. За. Одоо удирдах зөвлөл дээр энэ асуудал яригдана. Хэдэн хувийн дан дээлтэй байх уу, хэдэн хувийн давхар дээлтэй байх уу гэдэг асуудал бол яригдана. Энийг бол бас одоо их сайн бодох ёстой байна гэж сүүлийн үед нам дээр ярьж байгаа. Заавалчгүй үндсэн чиглэлгийн яамд нь давхар байна, тэр нь дам байна гэж ярихаасаа илүүтэйгээр хэн чадвартай, чадaltaй олон нийтийн тэр өмнөөс энэ үүргийг гүйцэтгэж чадах мэрэгжлийн хүн байх вэ гэдэг асуудлаа чухалчлахын зүйтэй гэж ингэж л үзэж байгаа. Өмнө нь яваад ирсэн засгийн газрыг байгуулагдж ирсэн процессуудыг харахад бол ингээд механикаар одоо үндсэндээ нэг хэсэг үлэг хүмүүс тааруулсан байдлаар энэ дам дээлтэй байна, энэ хэсэг нь давхар дээлтэй байна гэдэг шийдвэр гараад ирсэн нь бол олон нийтэд ерөөсөө таалагдж байгаагүй. Арчсан намын засгийн газрын үед ч тэр манай намын засгийн газрын үед ч тэр энэ зүйл таалагдж байгаагүй. Тийм учраас олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөх тэр албан тушаал тэр мэрэгжлийн хүн гэдэг зүйлээ биднээс өртөл болгож тавина гэдгийг бас энэ ярив. Жишээлбэл одоо засгийн газрыг унахад 930 хоног бас байгаа шиг. Тэгэхээр намын энэ үгээр бас саяны хорол бол хэр бодлоо болсон юм. Яг намын дарга ерөнхийдөө намын дарга байх хэрэгтэй. намын дарга хүн болох юм бол Тэ манай намынхан бас энэ талаар бүх төвшөнд бодож байгаа намын анхан шатны байгууллагаас өсвөлээд бүх төвшөнд байгаа намын гишүүдийн санаа бодол бол мэдээж энд шингэж байгаа. Мэдээж хэрэг 11 сард болох намын их хурал дээр намын даргын асуудал хөндөгдөнө. Тэр үед одоо хэдэн хүн өрсөлдөхөө гэдэг нь бол одоогийн байдлаар бол тодорхой бус байгаа. За намын бага хурал бол үнэхээр бодиттой дотоод ардчилтай болсон. Хэн нэгэн хүнээс ямар нэгэн даргаас ямар нэгэн одоо сайднараас айсан, имээсэн эсвэл бол тэдэндээ талцсан тийм үйлдэл бол огт болоог. Энд ч бол хэлий гисэн, ярий гисэн, эрүүл шудраг шүүмжтэй бол хангалттай төвшөнд хэлж ярьж явж исэн гэдгийг бас энэ ч хэлий. Ер нь бол бага хурлын гишүүд, за манай улсын хурлын гишүүд
бас хэлж ярих зүйлүүд бас нэлээдгүй байсан. Намын бүлгийн хурал дээр хангалттай хэмжээнд ярилцаж бас ойлголцож чадаагүй байсан. За улсын хурлын чуулган дээр бас хангалттай хэмжээнд нээлттэй ил тод бас ярилцаж чадаагүй байсан. Тэгэхээр энэ зүйлийг бол намын баг хурал дээр сайхан ил тод ярьсан. Ялангуяа улсын хурлын гишүүд бол бас нэлээдгүй ил тод ярьсан. Дээрээс нь орон нутгаас ирсэн намын гишүүд, намын анхан шатны байгууллага, орон нутгийн намын гишүүдийн санаа бодлыг бас энэ баг хурал дээр нэлээдгүй илэрхийлсэн. За баг хурлын уур амьсгалаар намын ив нэгдэл алдагдаад эсвэл бол нам хагараад бутраад байгаа бүлэглэл фракцид хуваагдаад байгаа зүйл бол огтхонч байхгүй. Энэ бол цэвэр үзэл санааны өрсөлдөөн байсан гэж та нар ойлгож болно. Энд ч бүлэглэж, фракцлж, ямар нэгэн байдлаар хагаралдаж тэмцэлсэн зүйл бол огт байгаагүй. Энэ бол улсын хурлын гишүүн болгон өөрийнхөө тойрог дээр очиж ард иргэдтэй амлаж сонгогдож ирсэн тэр амлалтаа хэрэгжүүл. Тэхийн тулд шаардлагатай байгаа тэр өөрчлөлт байгуулалтыг хийх нь зөв юм а гэж үндсний үндсэн дээрээс энэ үйл ажиллагаа явагдсан. За улсын хурлд та бүхэн мэдж байгаа манай нам 65 гишүүнтэй тэрний 64 гишүүн санал хураалтанд оролцож 33 гишүүн засгийн газраа унгахын зөв юм а гэж үзсэн нь улсын хурлын бүлгийн олон хэн гэж үзсэн гэсэн ийм үг байна. Ингээд одоо бол бид эргэж хараад өмнө нь чи гарын үсэг зурсан, чи гарын үсэг зураагүй гэдэг хэлбэрээр талцаж хуваагдах тийм одоо боломж нэгдүгээрт байхгүй, эрх бидэнд бас байхгүй. Монгол улсын эдийн засгийн нийгмийн байдал хүнд байдалтай. Энийг хамтдаа даван туулж Монгол ардын нам гэсэн малгаан дор нэгдснээ ухамсарлаж эрэгтэйхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь бидний эрхэм үүргээ гэж ингэж бол харж байгаа гэдэг. Таван хэлээ. Ер нь намын дүрмийг намын их хурл болгоноор авч хэлэлцэж улам илүү амьдралд болон өнөөдрийн болж байгаа үйл явцад нийцүүлж өөрчлөлт хийж ингэж авч явдаг юм жишгтэй. Манай намын 28 дугаар их хурлаар мэдээж бидний хамгийн түрүүнд авч хэлцэх зүйл бол намын дүрмийн асуудал байдаг. За энэ дүрмэн дээр өнөөдөр яг амьдралд нийцэж байгаа нийцэх байгаа олон янзын заалтууд байдаг учраас эдгээрийг хэлцэж шийдвэрлэнэ. Ингэж шийдвэрлсэний дараа намын дарга ерөнхий сайд байна гэдэг асуудал бол яригдана гэдгийг бас та бүхэнд дахин хэлье. Баг хурлын гишүүд 310 гишүүнтэй. За эдгээр 310 гишүүнээс өнгөрсөн оны 12 сарын 12-нд 36 гишүүнийг төрийн албанд шилжснээр нь үндэслээд баг хурлаас чөлөөлөд нөхөн сонгосон байсан. За өнгөрсөн оны 12 сарын 12-наас хойш өдийг хүртэлх хугацаанд 10 баг хурлын гишүүн төрийн албанд шилжсэн байна. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний төсөвт байгууллагт бас шилжиж ажиллаж байгаа учраас тэдгээр нөхдүүдийг чөлөөлөөд шинээр хүмүүсээ сонгосон. Нийт 10 хүний асуудлыг шийдсэн байна. Тэр хоёр тэгж маргалцсан юм уу? Хэвлээс харлаа. Намын дүрэн тий. сонгуулиар нэр дэвшигчдээ эсрэг ил болон давтуур ажилласан хүний бол намаас гарсан тооцноо гэдэг ингэсэн энэ заалт байгаа. Тэгэхээр одоо энэ ерөнхий сайд нэр дэвшигч байна уу? Нөгөө хэрэг хэвчтэй маркеттай ирсэн уртны хүчээр бол эсрэг өөрөө ч тэрийг үүсэхгүй. Энэ асуудлыг Тэр яриа нэгдүгээрт нь сонгуул дуусны дараа болсон яриа гэж ингэж бол их сурвалжууд нь өөрсдөө нотолж ярьсан байгаа. За хоёрдугаарт нь та бүхэн одоо бас мэргэжлийн хүмүүс өөрсдөө харна үз. Миний одоо авсан хэвлэлээс авсан мэдээлэлээр бол тэр яриа хэдэн яриаг жинхэнэ утгаар нь эвлүүлсэн яриа. Дотор болон гадаа болсон юм шуумтай яриа байна гэдэг тэр Hero Entertainment-ийн Баатар өөрөө ярьсан байлээ. Би тэрийг ортой үндэстэй зүйл болов уу гэж ингэж бол бодож байгаа. А ер нь бол одоо намын эсрэг ажиллана гэж яг тэрийг яг юугаар хэлэх вэ гэдэг асуудал байдаг шүү дээ. Жишээ нь 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Мөнх Очир гэдэг хүн намаасаа нэр дэвшигчийн эсрэг ярилцлага өгөөд олон нийтэд ухуулан таниулаад явж ирснийг бол жинхэнэ утгаар нь намынхаа эсрэг ажилласанд үздэг. Тийм ээ? Өнөөдөр яг зохиомжоор юм уу, гүтгэлгээр юм уу намын эсрэг ажилласан гэж яригдж байгаа зүйлийг өнөөдөр бид нотлоогүй зүйлийг ажилласан гэж ярих гэсэн. Нотлоогүй зүйлийг үндэслээд намаасаа өгөх асуудлыг ярилцах тийм боломж бол байхгүй. тэрийг 10 шалтгаан чинь хэлцсэн юм байхгүй байгаа шүү дээ. Тооцсон гэдэг. Мөнх Очир гишүүн жишээ намын гишүүн үнэн гишүүн гэдэг асуудал байна. Гарсанд тооцно зөвхөн Мөнх Очир гэдэг хүн дээр ярьж байгаа юм шүү. Ер нь бол намын гишүүнээс гарсанд тооцох шийдвэр гардаг. Ингээд тэр хүн дараа чи намын үйл ажиллагаанд оролцох боломж нь хязгаарлагдаад явна. За тэгэл 7-ны дотор бид томилно доо.
Өнөөдөр ерөнхийлөгчд өргөн мэдүүлж байна. За. За баярлалаа.